Сайн уу хүмүүс минь бүгдээрээ шинэхэн бичлэгээрээ уулзж байна. За энэ удаагийн сэдвүүд маань нэлээд эмзэг хүн сэдвүүд байгаа учраас одоо яг жирэмсэн хөхүүл нэлэх хүүхдтэй хүмүүс маань битүү зэрэг яагаад гэвэл шууд нөгөө хүний амь настай холбоотой сэдвүүд байгаа хгүй юу. Тэгэд яг иймэрхүү сэдвүүдээр эмзгээр ханддаг хүн дээр тусдаг хүмүүс байвал бас битүү зэрэг гэдэг сануулгыг хүргэе. Харин яг манай өсвөр насны дүүнер маань байх юм бол яг тэр хэдийгээ битүү зэрэг гэж хэлж болж чадахгүй. Яагаад тэгэхээр одоо энэ сэдвүүд магадгүй тэр хүүхдүүдийн ирээдүйн амьдралд юу гэдгийг гарах магадлалтай эрсдлээс нь сэргийлэх мэдээлүүд бас байж магадгүй гэж бодож байгаа учраас тэр дүүнертэй бол битүү зэрэг гэж хэлж чадахгүй нь харин зүгээр үсэхгүй нь өөрсдөө чинь сонголт шүү гэж хэлээд хэдүүлээ ингээд бичлэг рүү орцгоё. Сурагчдын амралт айл хэдийн эхэлсэн байна. Одоо удахгүй оюутнууд маань амрах чинь. За тэгээд бас хэдхэн хоногийн дараа он солигдох маш гоё үйл ажиллагаа болох ч гинөө. Тэгээд та хэд маань гадагшаа гарч оноо гаргая гэж бодож байгаа бол хүүхдүүдийн амралтаа тохиолдуулаад бас гадагшаа явж аялаж амрах байгаа бол аяллаа датабейс юм ээ юуны сэнцэг минээс аваарай. Тэгээд та нарт маань яалтчгүй хамгийн хямд үнийг, хамгийн найдвартай сүлжээг, хамгийн хялбар хэрэглээг санал болгохоор даваа талтай байгаа. Тэгээд та хэд маань шууд веб руу ороод авч болно. Эсвэл дэлгэрэнгүй мэдээлэх ч юм уу те асуух тодруулах зүйл байвал энэ чат руу, Facebook пэйж руу ороод бас холбогдоод бас ингэж авч болно. За тэгээд бүгдээрээ хамт гадагшаа явахдаа Unisem-тэй хамт явцгаая. За хамгийн ихэнд ярих сэдэв маань Филиппин гэрийн үйлчлэгч Тэрил Атенсагийн хэрэгтэй холбоотой байгаа. За дөнгөж сайхан бид бүгдийн мэдэж байгаачлан түүний гэр бүлийнх нь Монгол улсад ирээд за тэгээд яг ээжийнхээ хэргийг дахин одоо шинжлүүлэхээр ингэж болоод буцаад нутаг буцсан байгаа. За нутаг буцаад хамгийн түрүүнд хийсэн зүйл нь болохоор ээжийнхээ одоо тэр оршуулгыг бүр ингэж яг аль бие ёсоор одоо ингэ нэр төртөгөр гэх юм уу да тий яг тэгэж бол хийсэн байгаа. За үүнийг нь болохоор түүний том охин өөрийнхөө фэйсбુક дээр ингэ зураг байдлаар бичлэг байдлаар ингэ оруулчихсан байгаа байхгүй юу. За үүн дээрээ болохоор яг хэрвээ та бүгд ингэ анзаарсан бол манай ээжийн нас барсан одоо тэр оныг нь 2011 он биш 2021 он гэж бичсэн байгаа. За яагаад гэвэл яг Филиппинд одоо нүг мөнгө санхүүгийн асуудлаас болоод олон нийтийн оршуулгын газар ингэ одоо энэ нас барсан хүмүүсийн оршуулт юм байна л да. За тэгээд тэрний нүг 5 жилдээ одоо ингэ солигдож гэх юм уу да тий явдаг учраас оны заавал ингэж худлаа бичиж яг одоо тэнд нэгж байлгадаг гэдэг зүйлийг бичсэн байгаа байхгүй юу. Үн тэрээр одоо ингээд шилжүүлэх үед ээжийнхээ нас орсон өгнөг нь үнэн мөнөөр нь буюу 2011 оноор яг ингээд бичих боломжтой боллоо. За үүнээс гадна яг энэ олон нийтийн оршуулгын газар бол маш их юм ачаалтай байдаг. За тийм болохоор ингээд хүмүүс ээж минь булшин дээр гიშгэлэх, шороогоор булах, за хажууд нь ингээд хог хаягдал хайцсан байх тохиолдол маш их байдаг байсан. Одоо энэ бүгдээс ингээд салаад та бүгдийн одоо энэ хандивын хүчээр одоо ингээд ээжийнхээ оршуулгыг аль биесээр ингээд хийхээр боллоо гэдэг зүйлийг бичээд тэгэд энэ нь ер нь бол нэлээд юм урт одоо пост байгаа байхгүй юу. За тэгэл та бүгдийн өгсөн хандивын ачаар энэ бүхэн өөрчлөгдөж байна. Та нар бидэнд ээжид минь амар амгаланг бэлэглэх боломж олгосон. Цэвэр газар, аюулгүй газар, айдасгүйгээр, яаралгүйгээр, хайхрамжийн улмаас шархлахгүйгээр очиж болох тийм газар гэд бүр ингэж маш урт постыг бол оруулсан байлээ. Надад бол яг энэ асуудал нь маш хүндлэг санагдсан. Тэгэл яг эх орондоо очивол тий одоо ингэж ээжийнхээ тэр оршуулга ингэж яг албан ёсоор ингэж хийнэ гэдэг бол үнэхээр юм хүндлэг тийм санагдсан. Тэгэд яалчгүй бол мундаг хогтууд байгаа хгүй те. Надад л тийм санагдаж байгаа. За тэгээд дараагийн ярих сэдэв маань яг энэ сэдвтэй холбогдож гарч иж байгаа. Яагаад гэвэл одоо ингэж будар ачаа сэтгүүлч чи яг энэ асуудлын хойноос ингэж яваад те тэр баримтад одоо нэвтрүүлгээ хийгээд за тэгэл яг хэдэн сар бол энэ асуудлын араас ингэж явж ирсэн шүү дээ те. Тэгээд одоо энэ асуудал нь ингэж яг жоохон цэгцрээд тэгтээ үнэ цэгцрээд гэхэр бас биш л те. Яг үнэ цэгцрээг үлдээ одоо энэ чинь ингэж нүг мөрдөн шалгах дахиад одоо хянах процессууд нь бол цаашаа явагдана. Гэхдээ яг нөгөө ар гэрэх нь Монголд ирээд их орн руугаа яваад ч гэдэг юм нэг жижигхэн ингээд амс их боломжос ингээд гарч ирж байгаа шүү дээ. Тэгэд яг энэ үеэр нь хүмүүс одоо ингээд будрагчаас түлчтэй ингээд дахиад бахан хүсэлт тавьж байгаа байхгүй юу. За нэг хүсэлт нь болохоор нөгөө 16 настай охины одоо ингээд хэргийн араас ингээд яваад өгөөч. Тэр хэргийн талаар яриад өгөөч гэдэг хүсэлтүүд байгаа. Тэгэд талигач охины ээж нь дөнгөж сайхан буюу хэдхэн хоногийн өмнө зариг цэг юмэн дээр буюу яг сэтгүүлч өнөр цэцэгт ярилцлага өгсөн байлээ. За тэр ярилцлага нь мэдээж маш олон хүмүүст хүрээд ингээд хандлтыг аваад явж байгаа. Хэдүүл энэ талаар хамгийн сүүлд ярих болно. Харин яг сэтгүүлч будрагчаад очиод байгаа дараагийн одоо хүмүүсийн хүсэлт нь юу вэ гэхэлэр одоо ингээд шари бөгөөд ингээд туслаач. Одоо ингээд яг шари бөгөөгийн талд ингээд хэдүүлээ зогсох хэрэгтэй байна. Түн тандив цуглуулъя гэдэг асуудал яригдаж эхэлсэн байхгүй юу. За одоо жишээлбэл яг дөнгөж саяны одоо нөгөө Филиппин үйлчлэгчийн хувьд гэх юм бол гадаад хүн Монголд ирээд амьнаас алдсан байгаа шүү дээ тий. За одоо шари бөгөөгийн хувьд болохоор Монгол хүн гадаадд буюу Малайз руу очиод амь насаа алдсан. Тэгэд энэ бас л яг ийм онц ноцтойгоор гэх юм уу
одоо ингээд яг санаатаагаар тэр хүний амь насыг бүрлэгсэн тийм хэрэг гарсан байгаа байхгүй. Тэгэд энэ хэрэг нь болохоор бүр аль 2006 онд буюу одоогоос бүр 19 жилийн өмнө болсон хэрэг. Гэхдээ одоо хүртэл шүүх хурлын дуусаагүй. Яг хэрэг үйлсэн хүмүүс нь одоо ингээд хэрэгээ хүлээгээгүй явж байгаа. Зарим хүмүүс маань энэ талаар маш сайн мэдж байгаа байх. Зарим нь бас мэдгүй хүмүүс байгаа байх гэж би бодож байна. Миний хувьд хэрэг хальт одоо мэдээд байгаа байхгүй юу. Яг бүр нарийн деталь мэдгүй мөртлөө зэн хэдэн жилийн өмнө нэг юм гадаадд ингээд охин нь нас орсон ингээд нэг ийм юм явж исэн даа гэл нэг хальт үнэхээр мэдээд байгаа байхгүй юу. Тэгэл яг аав нь олон жилийн турш энэ асуудлын төлөө ингээд хөөцөлтөд ингээд явж исэн ч гэсэн одоо тухайн цаг үед сошиалыг одоогийнх шиг хөгжөөгүй байсан. За тийм болохоор хүмүүс хэр баргийн мэддгүү байх гэж би бол хувьдаа бодож байна. Тэгэл яг тухайн үедээ телевиз сайтуудад л магадгүй мэдээлэл ороод явж исэн байгаа байхгүй юу. Тэгэд яг хамгийн сүүлд энэ талаар 2022 онд яг хэвлэлийн баг хурал зарлаад за тэндний ингээл НТV телевиз одоо яг үндэсний Монгол телевиз тэгэл яг нөгөө болоод цэг имэж гэдэг юм уу нэг юм хідэн сайт хідэн телевиз очоод хэвлэлийн баг хурал хийгээд яг тэр үеэс эхэлж хүмүүс илүү их ингээ мэддэг болсон байгаа байхгүй юу. Тэгэд хэдүүлээ яг энэ хэргийн талаар бүр ихтэйс нь ярьцгаая. Одоо яг ярих байгаа зүйлүүд маань мэдээж хэрэг маш одоо ингээ сэтгэл өвдөм одоо тийм зөөлөч юм манайхаа тэгээд дахиад нэг сануулга хүргээд хэдүүл эхнээс нэрээ. За яг талигаач иш алтан туяа нь 1978 онд Шари бууган ингээд том охин болон мэндэлсэн байдаг. За тэрээр бага наснаас ахуулаад гэр бүлтэйгээ Орос улсад байсан бөгөөд яг цэцэрлэгт байгаасаа л Орос цэцэрлэгт явж эхэлсэн байгаа байхгүй юу. Тэгээ бага ангидаа Орос хэлний хажуугаар англи хэл сураад за дараа нь болохоор мөн Хятад, Япон хэлийг давхар сураад ингээд монгол хэлтэйгээ нийт ингээд 5 хэлтэй байсан бүр ийм мундаг мэдлэгтэй боловсралтай те яг ингээд эрдмийн мөрөөр ингэж явж исэн юм мундаг эмэгтэй байсан байгаа. Тэрээр 2 хүүтэй бөгөөд би одоо хэлэх зүйлээ хэлж болох уугүй юу сайн мэдгүй л юм л да. Гэтэ би Шари буугаа өөрөө хэвлэлийн баг хурал дээр хэлж исэн учраас болох байх гэж би бодож байна. Тэгээд 2 хүүтэй бөгөөд яг баг хүн одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байсан буюу одоо нүуний хөл гарна ажилдаггүй байсан бил л дээ. Тэгээд яг энэ талаар ярьдаг. Түүнээс ш одоо үдийн сэтгэн бодох, ярих, сонсох чадвар нь бол сайн байсан. Ийм хүү байжгаад 15 настайдаа бас яг нас орсон юм бэлээ. Тэгээд ээж нь болохоор түүнийг те одоо ингэ хүүгээ алхуулдаг болно, хүүгээ ингэ явуулдаг болно гэх мэтчлэн бүр ингэ маш их хичээж агаад дараа нэг Малайз улсад бас ажиллаж явж байгаад ингээд онц ноцтойгоор бүр ингээд үнэхээр амийг нь бүрлэгч гисэн ийм хэрэг гарч исэн байгаа байхгүй. Мэдээж хэрэг яг хүүхдүүд болсон хойно ээжигээ асууна. За ингээд ээжигээ ингээд асуугаал ингэнгүүт нь сар болгон хүүхдүүдэд ингээд бэлэг авч өгöd ээж нь өгч явуулсан шүү, ээж нь ингээд өгч явуулсан шүү гэж ингэж хэлээд бэлэг авч өгдөг гэсэн байгаа байхгүй юу. Тэгэд үнэхээр мундаг өвөө одоо үнэхээр мундаг аа байгаа байхгүй те. Одоо л энэ асуудал ингээд гараад одоо үгүй хэрэг үлдэгдээд 19 жил одоо хон гараад бүр 20 жил болох гэж байгаа байхгүй. Тэгээ 20 жилийн турш бүр тууштайгаар те охиныхоо энэ хэргийг үнэн мөнөөр нэгэж шийдвэрлэх гэж ингэж явж байгаа ийм мундаг аав билээ. За тэрээр бүр ингэж бүх мөнгөө шавхаад бүр бүх эд хөрөнгө одоо байраа хүртэл зараад охиныхоо энэ хэргийн араас явсан гэдэг зүйлүүд бас ингэж яригдж байгаа. За үүнээс гадна тэрээр яг Малайз улсад ч гэсэн тэ ийм одоо телевизүүдэд нь яриа өгөөд олон нийтийн одоо мэдээллийн сугуудаач гэсэн л яриа өгөөл мэдээлэл өгөөд явж исэн байгаа байхгүй юу? Таавгдээс нэг юм гоох гэсэн юм бэ? I would like to ask you Өнөөдөр миний охины төрсөн өдөр. Одоо та нарт яг тус хэргийн талаар бүр Википедиа дээр бичигдсэн мэдээлэлээс хүргэе. За өмнө нь болохоор Малайзын Куала Лумпур хотын захын ойролцоох ойгоос Монгол бүсгийн цогцос юу ч үгүй болтлоо зэрэмдэглүүлсэн байдалтай 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдөр олцсон явдал байв. Хамгийн амжилттай нь бүсгийн толгоороо буудаж биедэнд C4 нэртэй тесрэх бодис зүүж дэлбэлснийг шинжээчид тогтоосон. Ингэж харамсалтайгаар амь насаа алдсан эмэгтэй бол Шари буу охтой алтан туяа байсан юм. Шари буугийн алтан туяа гих бүсгүй амиа алдсан өдөр түүний хүргэж өгсөн таксины жолооч энэ хэргийн талаар хамгийн анх цагдаад мэдээлсэн аж. Гэт энэ ийм мэдээлэл байгаа. Нөгөө талаас болохоор хүмүүс ингэж ярьж байлаа. Одоо ингэ таксид бол явж ийсэн үү явж ийсэн. Гэхдээ таксины жолооч өөрөө цагдаа дээр очиж мэдээлсэн юм бол биш. Алтан туяа нөгөө хоёр найзтайгаа дандаа хамт явдаг гэсэн гинэ. Тэгээд тэр хоёр найз нь ингэ ирэхгүй болохоор хайчж үгээ гайхаад тэр таксины жолоочийг олоод тэгсэн чинь тэр таксины жолооч нь мөнгө өгөө гэдгсэн гэж аахгүй. Тэгээд мөнгөний өгөөд одоо ингэ яг юу болсон юм бэ гэд мэдээлэл авсан чинь яг ийм болсон гэдэг процессыг хэлээд тэгэд яг энэ талаар мэдсэн гэдгээс ийм мэдээлэл байлаа. Ер нь бол энэ мэдээлэл ийм хоёр
ийм мэдээлэл бол явж илээ манайхаа. Тэгээд яг Википедиа дээр бичигдснээр болохоор бүсгүйг одоо түүний нүдэн дээр барьцаалан машинд суулан авч бодоход хөлсөөч авч чадаагүй болооч барьцаалагчдын машины марк дугаарыг тэмдэглэн авч цагдаад мэдээлжээ. Машиныг хэдэн өдрийн дараа олсон бөгөөд Малайзийн засгийн газарт бүртгэлтэй машин болохыг тогтоосон байна. За яг энэ асуудал бас ингээд яг юунаас болсон юм бэ гэдэг зүйлийг одоо ингээд харах юм бол заяа манайхаа одоо ингээд Франц, Испанийн Armaris гэх одоо компани Малайзийн засгийн газарт 3 шумбагч хүлэг нийлүүлэх 1 тэрбум еврогийн хилцээ одоо ингээд 2002 онд байгуулснаас ингэж эхлэлтэй. Энэ шалтан туянд 2004 онд Хонконгт Абдул Разак Багиндатай танилцсан ба Багиндад орсоор англи хэл рүү орчуулах хийж өгдөг байсан. Мөн удалгүй энэ хоёр амрын холбоотой болсон ба Багинда тухайн үед ерөнхий сайдын орлогч байсан Нашиб Разактай ойр дотн одоо юм харилцаатай байсан бөгөөд энэ ингээд яг нэг юм элитийн одоо ингээ хүрээлэлд багтдаг байсан гэсэн ийм мэдээлэл байгаа хгүй юу. Тэгэд бас яг энэ хоёр хүний ийм овгон адилхан буюу Разак гэдэг ингээд овог адилхан гэдэг зүйл бас нэлээд яригдчихлээ. Нэг нь болохоор Абдул Разак Багинда. Нөгөөх нь болохоор яг нэг Малайзийнхаа ерөнхий сайдын орлогч гэж байгаа. Тэгээ сүүлийн ерөнхий сайд болсон одоо Нашиб Разак гэдэг энэ хоёр хүн байгаа хгүй. Нэг нь яг юм ерөнхий сайд гэдэг юм суудалтай холбоотой. Нөгөөх нь болохоор улс төрийн одоо юм зөвлөх байсан гэдэг ийм мэдээлэл байгаа манайхаа. Үүний дараа 2006 оны 10 сард Armaris техник үйлчилгээний комист төлбөрөө тушаасныг сонсоод Алтан туяа Куала Лумпурт очиж өөрийн хувийг авахыг хүсжээ. Харин Багиндагийн удирдах байсан техник үйлчилгээний түүнд олох ёстой $500,000 өгөхөөс татгалзжээ. Багинда Алтан туяанаар үүний өмнөхөн 2 тишээ болсон байж учир нь Нашиб Разакийн хартай эхнэр түүнд ямар ч мөнгө өгөхгүй байхыг тушаасан байна. Иш Алтан туяа өөр 2 монгол бүсгүйн хамт Куала Лумпурт очиж Багиндад мөнгийг нь өгөхгүй бол хараал хийлгэнэ гэж сүрдүүлжээ. Харин хэдхэн хоногийн дараа бүсгүй ам алдсан бөгөөд Малайзийн цагаачлалын бүртгэлээс түүний нэр арчигдсан байжээ. Ийхүү 28 настай Иш Алтан туяа бүсгүй Armaris болон Малайзийн засгийн газрын хоорондох учир битүүлэг асар үнэтэй 8-ны золиос болсон юм гэд Википедиа дээр ингээд бичигдсэн байгаа байхгүй юу. Тэгээд яг сая дурдсанчлаа 2 монгол эмэгтэй гэд итгэж байгаа шүү дээ. Тэгэд аавынх нь бас ингээд ярьснаар одоо ингээд ер нь ингээд жоохон айдас байсан юм байна л да. Надаа ингээд ямар нэг юм болж магадгүй гэдэг айдас байгаад хаашаач явсан ингээд гурвал явдаг гэсэн гэж аахгүй. Яг 2 найз дагаад одоо дагуулад ингээд гурвал явдаг гэсэн. За тэгээд яг өөрийг нь дагаад ингээд тагнаад байгааг те цочид буудлахын доор ингээд ямар нэг хүн ингээд байждаг байнга мэддэг гэсэн гинэ ер нь. Тэгээд яг нэг удаа болохоор одоо тэр нөгөө нэг одоо ингээ учиртай байсан гэдэг одоо нөгөө Багинда гэдээ байгаа штэ. Тэр Багиндад ингээ дуудаад ийм баяр болчихно чи ингээ баярт ирэхгүй мүү чи ядаж надаа баяр хүрхгүй мүү ингээд ганцаар ирээрээ гэд хэлсэн гэж байгаа хгүй. Тэгээд тэрэнд нь гиндээд яг тийшээ явж одоо таксинд суугаад явжгаад яг энэ бүх үйл явц одоо процесс болсон байгаа хгүй юу. Тэгээд яг энэ талаар аав нь болохоор 3 жилийн өмнө буюу 2022 онд ингээд хэвлэлийн баг хурал хийгээд одоо яг тус хэргийн талаар бүр ингээд дэлгэрэнгүй ингээд ярьсан байлээ. Аимшигтай санагдаж байгаа юм байна тест. Асуудал маш хачин одоо ойлгогддог. Тус яг хэвлэлийн баг хурал дээр Монгол үндэсний телевиз, НТV телевиз, болоод цаг юм гэх хэмтчлээ маш олон телевиз сайтууд бол очсон байсан. Тэгээд яг тухайн үед яагаад хэвлэлийн баг хурал зарсан юм бэ гэхээр одоо энэ хэрэг чинь бүр 2006 оноос хойш ингээл сунжаад ингээд явцсан шүү дээ тий. Тэгээд яг 2022 онд одоо яг шүүхийн эцсийн шийдвэр нь гарсан юм байна. Яг ингээд амь насны ингээд бүтлгсэн юм байна гэдэг шийдвэр гараад ингэж яхад чинь нөгөө тал нь давж заалдаад одоо ингээд буцаал дахиад ингээд сунчаад яваад байгаа юм байна л да. Тэгээ одоо хүртэл нүуник 2022 онд нөхөн төлбөр олгоно гэдэг байсан юм нь одоо хүртэл байхгүй. Уул нэг шүүхийн шийдвэрээр нөхөн төлбөр нь 1.5 сая Сингапур долларыг одоо ингэж ар гэр хэнд ингэж өгнө гэдэг зүйл бол ингэж яригдсан гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр мөнгөн ч одоо ингээд хороогүй тэгээд дав заалтна гэж дахиад ингээд сунчраад яалтчгүй нүуник уус төр орцсон те яг нүуник их мэдэлтэй хүмүүсийн хийсэн хэрэг учраас ингээд л яваад байгаа юм байна л да. Ус хэрэг гарснаас яг сарын дараа Монгол тал руу буюу ар гэрийн хэнд мэдээлэл бол ирсэн юм бэлээ. Тэгэд аав нь ингээд хамгийн анх сонсчоод за энэ бол ингээд нэлээд хэрэг төвхөд орчжээ, бараг шоронд орчжээ л гэж яг үндэ бодчихсон гинэ. За тэгээд яг оцсон чинь бүр шал өөр аимшигтай мэдээлэл ингээд өөрийг нь хүлээж исэн гэж бас ярьж илээ. За үүнээс гадна яг шари бууган ингээд хэлж байгаагаар одоо яг тэр ерөнхий сайдын орлогч байж байгаад ерөнхий сайд болсон Разак Нашиг за тэнгуүдээ улс төрийн зөвлөх болох одоо тэр Разак Багинда нар болон батлан хамгаалахын хүн одоо энэ гурав нийлж агаад ер нь бол тэр офицеруудад яг ингэж хэргийг үйлцсэн 2 хүн байгаа байхгүй. За тэгээд яг тэр офицеруудад одоо тэр зэвсэг хэрэглэх одоо тэр тэгвэл тэр чинь зэвсэг хэрэглэх зөвшөөрлөг нь гаргаж өгөөд тэгээд яг энэ
одоо хэргийг ингэж бүр аль эртнээс ингэж төлөвлөж байгаад бүр ингэж зохион байгуулалттай хийсэн гэж бол хартгаа гэдэг одоо зүйлийг бол хэлсэн байгаа. Яг энэ даалгавраа өгөхдөө болохоор одоо яг тэр нүг ерөнхий сайдын орлогч Расак Нашик гэдэг хүн одоо ингэж офицертой даалгавар өгсөн байгаа байхгүй. За ингэхдээ болохоор Малайз улсын аюулгүй байдалд одоо ингэ онц ноцтойгоор нөлөөлж магадгүй нэг юм гадаад тагнуул эмхтэй байна. Энэ хүнийг одоо ингэ яагаад өгөөч гэдэг зүйлийг хэлсэн байгаа байхгүй. Ер нь бол ингэ цааш нь харуулад өгөөч гэж хэлсэн юм байна. Тэгээдсэн чинь офицер нь ингэ за би тэгвэл хин гэдэг хүнтэй холбогдох вэ гэсэн чинь нөгөө нэг Расак Багиндатайгаа холбож өгөөд Багинда одоо ингэ яг тэр офицертой ингэ холбогдонгуудаа чамд ингэ яг итгэж болох уу гэж асуусан гинэ. Тэгээ бас чи ганцаар хийж чадах уу гэж асуусан чинь нөгөө офицер нь л надаа ингэ итгэж болно. Би урд нь 7-8 хүнийг ингэжсэн юм а гэсэн гинэ. Тэнгүүтээ бараг л би 7-8 хүнийг ингээд алж исэн туршлагатай гэдэг юм хайшин тий. За тэнгүүтээ бас яг ихтгэлтэй нэг хүн байгаа би тэр ингээд хамт хийнэ гэдэг зүйлийг хэлсэн гэж аахгүй. Тэгээд энэ хэргийг хийчихэд хэдэн хөрөг авсан гэж манайхан 300 сая ригит гэсэн. Энэ нь Монгол мөнгөөр 263 тэрбум 700 сая төгрөг одоо тэгээд хүний амьд хүрсэн заяа. Бүр үнэхээр аимшигтай байгаа. За тэгээд одоо ингээд 2015 онд болохоор ингээд шүүхээс энэ хоёр ингээд хүний амьнаас бүрлэгсэн гэдэг хэрэгээр ингээд цаазын ялгуул нь оноос юм байна. Тэгээд яалал нь одоо хүртэл ороогүй байгаа. Яагаад ороогүй вэ гэхээр яал оноохоос өмнө нэг нь гадагшаа аваад цуцсан гэж аахгүй. Австрали руу явчихсан. Нэг нь бол их орондоо байгаа. За тэгээд Австрали руу явсан болохоор нүг цагаачдын хорих анги гэнэ үү? Тэнд ингээд байдаг гинэ. Тэгээд одоо ингээд буцаад ингээд авч явъя гэдэнгүүт Австралч яг тэр талаараа ингээд зөөлөн орон юм байна штэ тий. Тэгээд яг нөгөө нэг ингээд буцаад их орон руу авч явъя гэдэнгүүт намайг одоо ингээд тус хэрэгээс ингээд хөнгөлөхгүй бол миний өмнөх хэргийг ингээд хөнгөлөхгүй бол би их орон руугаа буцахгүй гэдэг хариултыг өгдөг. Нөгөөх нь болохоор би энэ хэргийг ганцаараа хийгээгүй хоёулаа хийчихэд яагаад би нэг үүрэх ёстой юм гэд одоо хүртэл суулж үлээд байгаа. Гэхдээ яг тус хэргийн захиалагч нь бас ингээд айгүй том одоо үүрэг ролыг хийсэн маш яаж ч утсан тий. Тэгэд захиалагчаар нь одоо ингээд Багиндаг одоо ингэ тодорхойлоод барьсан ч гэсэн гэтээ яг Багинда болохоор би ингэ наадах чи өөрийнхөө гараар хийгээгүй штэ гэж мэлзээд үүнээс гадна ард нь үний томчууд нь буюу уус төрийн томчууд нь байсан учраас бас яаж чадаагүй юм бэ л те. Тэгэл яг шаари буугаа ингэ хэлж байгаагаар шүүхтэр та ингэ тэр хүмүүстэй ингэ таарсан уу яасан бэ гэдгсэн чинь мэдээж хэрэг таарсан. Тэгээд ийм аимшигтай юм хийчихэд зүгээр самарч хүмүүс сууж идэг байсан гэсэн. Тэгээд бүр тэр мөр ингэ харангуут үнэхээр ингэ дургуун хүрээд очиод цохоод аммаар санагдаад тэгээд бүр ингэ шүүхтэр бүр ингэ одоо хүртэл болж исэн гэж байгаа байхгүй. Тэгээд ингээд янз бүрийн одоо илүү ноцтой юмд өртгөхөөс өмнө ингээд бас болж исэн ингээд тэнд бол өстой юм л болдог байсан гэд ярьчлээ. Одоо чи ингээд зөрөгтэй ингээд харж ил байсан. Тэгээд бид нар чи яадаг юм бэ? Самар цөмөө шидээ тэгэл гавьяага ус юм шиг суудаг юм билээ шүү дээ. Уур хүрээд би очиод хусаад аймаар санагдж ил байсан. Би шүүх хурлын танхим дотор зодолдсон шүү дээ. Тэгэл одоо баригчлагдаад баригдах шахаад чи үедээ тулаад зөндөө юм үдсэн дээ. Алны хятандаа тулаад би нэг шөнийн дотор 2 зочдод сүүлд би эмнэлэгт очиж амь гарч ирж илсэн. Сингагаар дамжаад өөр газар руу очиод онгоцоор орон нутгийн онгоцон суумглал одоо түүний алисиг үзэхдээ тэр бол гэхдээ сонирн биш. Тэгээд тухайн үед тэр цагдаагийн байгууллага үнэхээр сайн ажилласан гэж байгаа байхгүй. Яг тус хэрэг дээр ингээл очиод мөрдөн шалгалтаа одоо ингэж хийгээд тэгээд дарга нартаа ч хэлээгүй, хэвлэлийнхэнд ч хэлээгүй шууд Интерполоор зарлчихсан гэсэн. Яг ингэнгүүт нөгөө нэг хэрэг хийсэн хүмүүс бол ингэж яг сандралдаж эхэлж исэн ингээд шаари буугаал ярьж илээ. За үүнээс гадна түүнд ингээд алтартай маш сайн өмгөөлөгч ингээд би таны ажил ингээд туслаад өгөө. Энэ одоо асуудал дээр чи би туслаад өгьегээд энэ нэг Карпал гэдэг өмгөөлөгч байсан гэж сонсон. Би гэтээ нэрийг яг буруу сонсноо зөв сонсноо. Тэгээд тэр өмгөөлөгч нь ингээд айгүй сайн тусалж өгсөн. Бүр надаас ямар ч мөнгө авалгүйгээр тусалсан. Гэтээ мэдээч хэрэг өөрт нь ингээд энэ мэдээч хэрэг юм улс төрийн те ийм одоо асуудал учраас шийдэгдэхгүй нэлээд удаа хойлоо тэгээд эцээ хүртэл явъя. Бараг нэрээ шийдэгдэхгүй 100 жилч болж маадгүй шүү гэж хэлдэг байсан гэсэн. Мөн бас яг Монголын талаас одоо бас тийм мундаг өмгөөлөгч одоо хуулийн мэдлэгтэй хүн бас байлээ. Тэгээд яг тэр хэвлэлийн баг хурал дээр ингээд хамт суугаад яриа ингээд өгөөд бол явж исэн. Тэгэл яг хэрэг гарсан үеэс хойшлт ингээд лахта туслахыг бас л яг үн төлбөр аваагүй ингээд байнга надтай ингээд хамт явж байгаа. Бид тэр хоёул ингээд цагаан үстэй биш хар үстэй байхасаа хоёулаа холбогдоод хамт ингээд явж байгаа. Өдөө хүртэл надтай ингээд хамт явсан гэдэг зүйлийг хэлсэн. Тэгээд энэ мэдээж хэрэг нүг Малайз усад бас болсон хэрэг учраас одоо үүдийн
улс бүрийн одоо хуулийн тогтолцоо, хууль нь ингээд өөр эдэг. Монголын хуулиас бүр шал өөр гэсэн гэж аахгүй. Тэгэл яг Монгол талаа ингээд орж ирсэн одоо зүйлүүдийг гэх юм уу да тий ингээд яг зөвлгөө ингээд юмаа өгөөд явж исэн. Гэхдээ яг тэр Малайз улсад бол ингээд яг Малайзын тийм өмгөөлөгч ингээд бас тусалсан гэдэг зүйлийг энэ хоёр хүн хоёлаас хэлсэн байгаа. Яг тухайн үед Монгол улсаас яг яаж исэн бэ гэхэлэр одоо ингээд яг 2006 онд болсон хэрэг учраас яг тэр үед одоо ингээд Монгол улсад яг энэ талын туршлага бол байгаагүй гинэ. Тийм учраас яг засгийн газар ингээд хүлээгээд хараад одоо ингээд төвчээд сууж хахаас бол өөр арга байгаагүй гэж Шарипов ярьсан байгаа. За үүнээс гадна одоо ингээд Малайз болон Монгол улс хоёрын хооронд эрх зүйн ямар нэгэн зохицуулалт одоо хуулийн талын юм ерөөсөй байдгүй гэж байгаа хгүй. Яг одоо байдаг болсон болоогүй мэдгүй нэ 2022 онд л одоо хүртэл байдгүй юм бэлээ. Тийм учраас яг одоо хэрэг тухайн улсад хийгдсэн одоо үйлдэгдсэн учраас тэр улсын хууль цагдаагаар ингэж явнаа. Түүнээс шул одоо нэг эрх зүйн ямар нэг юм байхгүй учраас Монголоос одоо ингэж мөрдөгчд очоод одоо тус хэрэг ингэж шүүх тийм боломж байхгүй гэж бас ярьсан байгаа. Тэгээд яг аавынх нь ярьж байгаагаар охин нь бүр ингэж яг хуулийн дагуу те бүр ингэж өмгөөлөгчөөр хүртэл ингэж одоо хянуулаад гэх юм уу да. Яг бүр тийм хуулийн дагуу ингэж ийм ажил хийж өгнө, ийм гэрээ ингэж одоо ийм гэрээтэй ажиллана, ийм орчуулга хийж өгнө гэдэг одоо бүр ингэж хуулийн дагуу ажилласан мөртлөө ийм зүйл ингэж болсон гэдэг зүйлийг хэлээд байгаа байхгүй. Нэг нь үндсэн үнэн, үндсэн 3 нь илүү гарч байгаа юм. Тэрийг хуугаад авчиж байгаа. Энийг л мэдчихсэн учраас тэгээд энэ чинь хэлэн та нар надад энд ямар нэг төлбөр төлнө гэж тохирсон гэрээ хийсэн гэхийн зэрэг л устгachж байгаа юм. За үүнээс гадна бас Шарипов ингээд яг охиныхоо ардаас явж агаад өөрөө ч бас ингээд баригдахад өгсөн. Тэгэд өөрийнх нь амнаас бас ингээд эрсдэлд ороход өгөхөд тэг цагдаагийн газарт нэм өргөдөл бас бичиж өгсөн гэдгсэн. Үүндээ болохоор миний амнаас дээсэн дөрүүдэр байна. Хэрвээ ямар нэгэн асуудал болвол Расак Багинда гэдэг хүн шийднэ. Түүнээс асуудлыг тавиараа гэд одоо ингээд бичиж өгч ирсэн гэсэн. Тэгээд бас яг ингээд Малайз улсын талаар нэлээд олон бас эвгүй зүйлүүдийг ярьсан байгаа. Ерөн л ингээд Малайз руу орсон монгол хүмүүс маань тийм нэгэд аюу хэцүү байдалд ингээд орчдгоо гэсэн. Тэгээд гадаад паспорт дээрээ хэдий ингээд штамп даруулаад орж байгаа ч гэсэндээ тэр хэд ингээд компьютер дээрх мэдээллийг устгачдаг. За тэгээ устгангуудаа шууд тэр хүн ингээд шантаажлаад мөнгө нэгдэг эсвэл ямар нэгэн ажил хийх гэж шахдаг тийм процесс маш их байдаг. Тэгээд манай монголчууд Малайзд ингээд очиод одоо амар хэсдэг те ийм янз бүрийн шантаажд орох тохиолдол бол үнэхээр их байдаг гэдэг зүйлийг бас ярьсан байгаа. Тэгээд бас яг талигааж амар хэсдгийг яг өмнөх өдөр одоо ингээд яг Интерполд өргөдөл бичиж өгсөн гэсэн. Тэгэд үүн дээрээ болохоор ингээд яг өөрийгөө зөөнсөн юм шигтэй. Бүр яг амар хэсгийн өмнөх өдөр гэж аахгүй. За тэрэн дээрээ болохоор одоо ингээд намайг айгүйх ингээд дарамтлаад байна. Миний амнаас ингээд нилээн эрсдэлт байна. Тэгээд намайг ингээд энэ усаас явуулаад өгөөч. Намайг энэ усаас гаргаад өгөөч гэдэг өргөдөл бичээд яг өгсөн байсан мэлээ л те. Тэгээд яг нөгөө хоёр найзтайгаа явдаг байсан хүн чинь ингээд ганцаар яваад ийм байдал ингээд орсон байгаа байхгүй юу. Тэгээд яг энэ Шарипов болохоор бас ингээд бүр маш олон одоо байгууллага юмнуудад бол ингээд хандсан гэсэн Малайзын ингээд цэцгийн газар за тэгэл Австрал те нөгөө нэг нөгөө одоо тэр хэргийг үйсэн хүн чинь Австрал руу явчихсан шүү дээ. Тийм болохоор Австрал руу за тэгэл Монгол руу гэл тэгээ Монголынхоо гадаад хэргийн яам за тэгэл нүүб рүү тэгээ хүний эрхийг одоо хамгаалах байгууллага гэдээ бүр маш олон газар бараг би нийт 300-аад өргөдлийг бичсэн баха гэж өөрөө ярьж байгаа байхгүй юу. Үнэхээр ийм тууштай ийм мундаг баац те яалтчгүй тэгээ та хэд мөн ч гэсэн үнэхээр надтай санал нийлж авах гэж бодож байна. Тэгээд яг 2022 онд Хөвлийн баг хурал хийсэн шалтгаан нь ч гэсэн те шүүхэн ингээд яг одоо өөрсдийнх нь талд үнэн мөнөө шийдэгдчихлээ гэж одоо баярлаад гэх юм уу да яг тэр Хөвлийн баг хурлыг хийсэн байгаа байхгүй юу. За тэгээд аавынх нь хэлж байгаа гол зүйл нь болохоор хизээч одоо тэр улс тэр хүмүүс надаас уучлалт гуугаагүйсэн юм а. Хамгийн гол зүйл нь ингээд уучлалт гэдэг зүйл байсан гэж хэлсэн. За үүнээс гадна одоо энэ яг талигаачийн гэр бүлд 1.5 сая Сингапур долларыг одоо ингээд өгнө гэдэг зүйлийг бол өөрсдөө гаргаад ирсэн байхгүй юу. Тэгээд яг үүн дээр нь болохоор Шарипов одоо энэ мөнгөнд дүн бол надад бол огт ингээд хамаагүй. Яагаад гэвэл энэ мөнгийг авсан ч гэсэн миний охин одоо ингээд буцаад ирэхгүй. Одоо ингээд хүний амийг хизээч ийм хэмжээний мөнгөөрс ингээд үнэлэх боломжгүй гэдэг зүйлийг бас өөрөө хэлсэн байдаг. Гэсэн чинь зөвүүн гарууд бүр ингээд нөгөө тал нь те одоо ингээд дав залтнаа гэд одоо хүртэл тэр мөнгийн ч олгоогүй одоо хүртэл шийдэгдээчгүй ингээд удаад сунжраад явж байгаа. Тус хэрэгтэй холбоотой нэг зүйл одоо яг Монголын сошиал дээр маш их яригдж байгаа. За энэ юу гэхээр одоо ингээд нэг мэдээ гарсан байхгүй. Тэгээд хүмүүс үүнийг хараад энэ яг үний юм уу ямар аимшигтай юм бэ? Зингээ харахаар бүр өөр юмтрээд байна гэдэг постууд бол маш их явж байгаа. За энэ яг юу вэ гэхлээр өнгөрсөн хавар буюу 2025 оны 3 сарын 10-нд Малайзын баялагын сангаас 15 сая $,
долларыг яах гэж авсныг Сүв Батболтоос заавал асуух ёстой гэдэг гарчигтай ийм нийтлэл зөв цэгмэн дээр орсон байгаа байхгүй юу. За тэгэл яг сэтгүүлч нь асууж байгаа юм бол та эс зоригийн хэргийг улс төрийн зорилгоор ашиглахын тулд илрүүлдэг үү гэдэг яриа байдаг. Түүн шиг Малайзууд бас охины тань хэргийг улс төрийн зорилгоор ашиглахын тулд шийдэхгүй байгаад байж болох уу? Тэнд сонгуул болох бүрд сөхөгддөг шүү дээ гэдэг асуултыг тавьсан чинь Шарипова болохоор тэр ерөнхий сайд нь одоо шоронд байгаа. За яг яагаад шоронд байгаа вэ гэхэлэр баялагын сангаа эзэн гэдэг хэрэгээр сууж байгаа. Энэ эдэлцэх ажиллагаанд нь манай эхэс дээдс очиж оролцсон байдаг. Тэрийг нь Малайзууд тогтооход шүүхээр шийдвэр хүртэл гаргуулсан шүү дээ. Сүв Батболт гэдэг хүн 15 сая $10 2012 онд ерөнхий сайд байхдаа авсан байна гэд эцсийн эцэст Монгол улсын ерөнхий сайд Малайзын баялагын сангаас мөнгө авч шамшигдуулсан байна гэдэг шийдвэр шүүхээс гарчгаад байхад тэр Сүв Батболт гэдэг хүнээ дуудаж авчираад ядаж тайлбар авах хэрэгтэй байхгүй юу? Энэ 15 сая $10 яах гэж авсан, юунд зарцуулсан, ямар зорилготой байсан гэд улсынхаа нэр хүндийг бодох хэрэгтэй шүү дээ. Гэх мэтчлэн ийм мэдээлэл бүр одоо маш их яваад байгаа. Тэгээд хүмүүс үүн дээр нас нэлээд сериусны хандж байгаа шиг харагдсан. Тэгээд яг үүн дээр бас нэг яригдж байгаа зүйл нь юу вэ гэхэлэр хоёр улсын одоо ингээд найрамдалтай харилцааны хувьд гэх юм уу та тий одоо Малайз Монгол улсын ийм одоо харилцааг бүр муутгахгүй тулд яг иймэрхүү босон гэдэг ийм цуу яриа бас явж байгаа. Тэгээд яалтчгүй одоо сүүлд бас нөгөө нэг комедиан Нидерод бас ингээд пост оруулаад тэ одоо хэдүүл ингээд Шариповад ингээд туслая, тэр хүн туслая гэдэг зүйлийг ингээд хэлээд бас үүн дээр маш олон хүмүүс сошиал дээр дуурч эхлээд Шариповад бас ингээд тусалж эхэлсэн байлээ. Тэгээд би бас энд Шариповын дансыг оруулчихъя. Тэгээд комент дээр ч гэсэн ингээд бичээд оруулчихъя. Та хэд маань яг Шариповад туслая гэж бодож байгаа бол тэр данс руунд багч гэсэн хамаагүй мөнгө хандуулаарай манайхаа. Тэгээ тэр хүн чинь охиныхоо араас ингэж хөөцөлдөж ингэж явсаар агаад ингээд одоо байраа хүртэл зараад ингэж явсан хүн байгаа хгүй юу. Тэгээд хэдүүлээ багч гэсэн далайд тусал нэмэр гэж хэдүүлээ түүнд тусалцгаая. Яг Шариповын бүр маш одоо гавьяатай маш чухал зүйлийг ярихаа мартсан байна. За энэ нь юу вэ гэхэлэр одоо яг 2018 онд Шариповын ингээд ачаар Малайзын арт иргэд бас ийм одоо нэг гайхалтай үйл явдалтай ингээд учирсан байгаа хгүй. За тэрний үе гэхэлэр одоо яг нүг ерөнхий сайдын орлогч байсан нөгөө нэг Расак Нашик байгаа штэ тий. Одоо энэ хэд ч бол ямар хүмүүс вэ гэдэг нугасаа тодорхой болчлоо штэ. За яг тэр хүн ингээд дахин ингээд сонгуульд ингээд өрсөлдөөд явж байхад нь яг сөрөг хүчнийх нь буюу яг өрсөлдөгч нь одоо яг сонгуулийн өмнөх өдөр Шариповын яг захааг уншиж өгсөн гэсэн. За тэр захиан дээр юу гэсэн байсан бэ гэхээр хэрвээ та нар энэ хүнийг сонгох юм бол танаа улсын ирээдүй яг миний охины амь нас шиг болно шүү гэдэг зүйлийг бичиж өгөөд тэгээд яг тэр сөрөг хүч нь яг тэр захааг уншсан чинь маргааш нь сонгуул болоод тэгээд яг тэр сөрөг хүч нь ялаад одоо Малайз бас ийм гайхалтай гэрэлтэй үйл явдал болж исэн бэлээ. Тэгээд яг энэ үйл явдлаас нь хамаарад одоо нөгөө сөрөг хүчин буюу одоо ингэж сонгуультай ялж чадсан хүмүүс нь би гэт яг нэрийг мартчихлаа. Энэ нэрийг оруулчихъя. За тэр хүмүүс нь яг Шариповад юу талархал илэрхийлээд за үүнээс гадна бүр хит хит хүмүүс ингээд Шариповад ингээд талархал илэрхийлсэн гэж байгаа хгүй. Харин нөгөө нэг муухай хүн биш үү те Расак Нашик болон одоо түүний ихнэр хоёр нь за ихнэр нь ч гэсэн нөгөө нэг манай одоо талигачин маань ингээд үхэл бар ингээд холбоотой ингээд хамсаатан болсон байгаа штэ. Тэгэд энэ хоёр болохоор маш олон нөгөө нэг авилга одоо хээл ахвал улсын мөнгө эдсэн гэдэг хэрэгээр хоёлаа шоронд ингээд суусан гэсэн. Одоо тэгээд нөгөөд нь давж заалцсан ч гэсэн тэгэл яаж иж аваад ялаад гараад ирсэн. Тэгээ одоо Малайзын тэр шүүх юу одоо ингээд яг үнэн мөнөөр нь дахиад шийдээсэ гэж хүсэж байна. Тэгээд хідүүлээч гэсэн одоо түүнд тус тийм болоод арт нь ингээд байцгаажи хандвын аянд нь бүр үнэхээр ингээд идэвхтэй оролцъё гэж би таадаасаа бас ингэж гуйж бас ингэж уриалмаар байна. Тэгэд үнэхээр ийм хэцүү зүйлийг ингээд Шариповгай за түүний ихнэр за тэгээд яг тэр хүрхий талигаачийн одоо ингээд том хүн бас ингээд амлсан байгаахгүй те бас ингээд бодоод харахаар айгүй хэцүү ийм үйл явдлаас ингэж болсон байлээ. За тэгээд үүнээс гадна тус хэрэгт ингээд бас бүр нэлээд олон хүмүүсийн амь нас ирсэн гэдэг зүйлийг бас ингээд харсан. Гэхдээ энэ яг бүр үнэхээр ингээд яг баттай үгүйг нь бол мэдэхгүй байна. Гэхдээ тэгэл одоо ингээд Шариповыг ингээд өмгөөлнө гэж хэлсэн нэг хүнийг ингээд яг ямар байдлаар мэдгүй амь насыг ингэж хохироосон гэсэн за үүнээс гадна яг нөгөө дүн шинжилгээ хийжсэн эмчийг нь хүртэл хохироосон гэсэн иймэрхүү мэдээлэл бас явж исэн. Одоо хэдүүлээ дараагийнхаа
одоо бас нэлээд гонигтай одоо мэдээлэл рүү орцгоё. За энэ болохоор Infinity Clinic гэдэг гоо сайхны эмнэлэг дээр өөхөө суруулах одоо хагалгаанд орсон эмэгтэй нас орсон гэдэг мэдээлэл байгаа. За тэгээд тэрээр болохоор яг энэ өөхөө суруулах хагалгаандаа орчоод биеийг муудаад интермед эмнэлэг рүү шилжээд 3 хоноод тэгээд нас орсон гэдэг мэдээлэл байгаа хгүй юу. За тэгээд яг энэ асуудал бол ингээд товчцыг юм дээр бол нэлээд ингээд сериосны ингээд яригадаад байгаа. Тэгээд яг энэ асуудал ингээд сөхтөөд гараад ирчээд тахт чинь тус эмнэлэг одоо хүртэл ингээд ажиллаа хийгээд байна гэд шууд сурвалжлага авсан билээ. За үүнээс гадна бас ингээд нөгөө өөхөө суруулах хаалгаанд ороорой гэд энэ одоо посто бүүстээ ингээд ерөөсөө ингээд зогсоохгүй байна. Одоо хүртэл ингээд юу ч болоогүй юм шиг ингээд үйл ажиллагаагаа явуулж байгаа нь бол ингээд байж болохгүй ингээд үйлдэл юм а гэд одоо тэр товчцыг юмнийхэн бол ийм сурвалжлага бол хийсэн билээ. Тий гоо сайхны мэд заслын эмнэлгээс шууд дамжуулан хүргэж байна. Би бол одоо хүртэл энэ эмнэлэгт гомдолтой байна. Үгүй чи өөдөө онгоцооч. Нэр хүний асуудал бас яригдсан шүү. Өнгөрч байна. Өнгөрсөн баасан гарагт хаан уул дүргийн нутаг дэвсгэрт байрлах Infinity гоо сайхны клиникт нэгэн эмэгтэй бүтэн биеийн өөх сорвуулах хагалгаанд орсны дараа биеийн байдал нь хүндэрч нас барсан гэх харамсалтай хэргийг хөндөж байсан билээ. Тус асуудалт нь анандаа буюу бидний мэддгээр солонгон ааштай ингэж холбогдоод байгаа мөлий. Яг яагаад холбогдоод байгаа вэ гэхээр товч цэг эмээнийхэн яг энэ талаар ингэж яриад андаас хүртэл юу авсан одоо юу гэдэг ярилцлага авсан байгаа хгүй юу. Гэтэ уцаар авсан юм шиг байлээ. Тэгээд яагаад гэсэн чинь яг сүүлд яг хин андаа ч ингэж юулээ өөхөө соруулцаа ингээд яг сошиалэр ингэж гарч ирээд айгүй ингээд тунхаа болцсон ингээд харуулад нэг тиймэрхүү одоо пост бичлэг хийгээд байсан шүү дээ. Тэгээд одоо хүмүүс л хараад хүнийг сурталчилсан гэдэг зүйлийг яриад байгаа байхгүй. Тийм учраас товч цэг эмээнийхэн одоо тэр андаараа залгаад та гэхдээ яг энэ эмнэлгийн ингээд сурталчилгааг хийсэн юм шүү гэх мэтчлэн асуултуудыг бол асууж ирлээ гэсэн чинь яг андаа болохоор би энэ сурталчилгааг нь бол хийгээгүй. Тэгээд би өөрөө энэ хагалгаанд орсныхоо дараа гамаа дэглэмээ бол маш сайн барьсан гэдэг хариуг бас ингэж өгсөн бэлээ. Энд дээр бол ямар нэг эрсдэл гараагүй юу? Яг бас Infinity эмнэлэгт та орсон нь үнэн болов уу? Хохирчдын зүгээс бас энэ мэт эргэлзээтэй асуудлыг тавиад байгаа юм л да. Бол тийм Infinity дээр хагалгаанд угаасаа орсны бүгдээрээ мэдчихэж ш. Би өөрөө гам мамаа бол нам барьсан л да. Рекламдах үүрэгтэйгээр оролцсон юм уу? Ер нь Infinity-г? Үгүй. Ямар нэг одоо энэхүү асуудал төр нэг иймэрхүү зүйлүүд яригадаад байгаа. Тэгэд яг энэ Анандагийн зураг нь болохоор яг Infinity эмнэлгийнхний логотой байгаа учраас хүмүүс одоо ингээд хүмүүст сурталчлаад бартраар энэ хаалгаанд орсон гэж яриад байгаа байхгүй юу? Гэхдээ өөрөө бол үгүй гэдэг тайлбарыг өгсөн байгаа. Тэгэд яг хэдүүлээ үүнээс юу харж болох вэ гэхлээр ямар нэгэн мис засал хаалгаанд орж байгаа бол тухайн газар маш сайн судлах. За тэгээд өөрсдийнхөө одоо бие физиологиос бэлдэх хэрэгтэй гэдгийг харж болно гэж би бол харж байна. Дараагийн ярих зүйл маань бас маш л гонигтай мэдээлэл байгаа. За энэ болохоор дөнгөж саяхан буюу 12 сарын 19-нд Ирэний бааранд 2 монгол эмэгтэй хоорондоо хэрэлдээд маргаад нэгнийхээ хоолой гэрчиж хөнөөсөн гэдэг мэдээлэл бол гарч ирсэн. За энэ болохоор яг тус өдөр эргэлт цэг эмээн дээр орсон ийм мэдээлэл байгаа хгүй юу. За тэгээд үүнд нь болохоор бүгд найрамдах Хятад ард улсын Ирэн хотын цэг хэмээх бааранд 2 монгол охин муудалцаж нэгнийхээ амийг онц хэрцгийгээр хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ. Тодорхойлбол энэ сарын 15-ны шөнө 2 монгол охин нэгнийхээ хоолой гэрчиж амь насныг нь хөнөөсөн байна гэдэг ийм мэдээлэл байгаа. Тэгээд одоо яг Facebook дээр те Ирэнд байдаг монголчууд гэх мэтчлэн группүүд дээр бүр ингээд одоо юу гэдэг яригадаад бүр ингээд маш ийм эмзэглэмээр ийм сэдв бол гарч ирсэн. Тус нийтлэл дээр тэднийг Ирэнд ингэж биеийн үлдэх байсан байж магадгүй гэдэг зүйл бас ингэж бичигдсэн байлээ. Тэгээд яг юунаас болоод яг яагаад хэрэлдээд юунаас болоод нэгнийхээ амьд хүрсэн бэ гэдэг мэдээлэл одоогор бол байхгүйгаа юу ч нэг ийм хэрэг болсон гэдэг мэдээлэл бол бидэнд ирсэн. За үүнээс гадна яг Ирэнд одоо ингэж монгол охтууд маань бараг 650-аас 700 охтууд тэнд ингээд биеийн үлддэг гэдэг ийм тоо бол байдаг юм байна. Тэгээд яг тэр охтууд нь 18-аас 30 насны эмэгтэйчүүд байдаг гэж аахгүй. Хэрвээ 30-аас дээш настай болоод ирэхээр угаасаа тэнд нь ингээд ажилуулдаггүй гинэ. Харин яг 20 гарч байгаа охтуудыг бол бүр ингээд наашир гэд ингэж дуудаж ажилуулдаг гэдэг зүйлийг яг тус одоо нийтлэл дээр бол ингэж бичсэн байт юм байлээ. Тэгээд энэ хэрэг нь одоо Монгол улсын нутаг дэвсгэр дээр биш одоо Ирэнд буюу яг Хятад улсын нутаг дэвсгэр дээр учраас тус улсын ингэж хуулиар одоо шийдэгдээ бараг цаазар явах яалч одоо оноож магадгүй гэдэг ийм мэдээлэл байлээ. Энэ бол бүр үнэхээр ийм аимшигтай мэдээлэл байгаад тэгэд ялангуяа ингээд одоо Хятадын одоо шүүх хууль нь яг яаж үйлчлэх юм байгаа мэдэхгүй. Тэгээд юу ч хүний нутагт ингээ би бинийгээ ийм байдалд хүргэнэ гэдэг бол үнэхээр амар байгаа байхгүй юу. Ер нь бол аль альныхаа аргэр бүх юм ингээ байхгүй болгочихж байна л гэсэн ингээд ер нь бол 2 аль 2 охиноо аллаа л гэдэг ийм процесс ингэж болсон бэлээ. Тэгээд би
би бас ингэж биеийн үлдгнэг үнэ юм уу худлаа юм уу гэдгийг мэдэхгүй байна. Гэтээ ийм зүйлийг ерөөсөө дэмждэггүй. Тэгээд магадгүй нэг үзэж байгаа дүүнэр бас байх юм бол те ийм зүйлд аль болох битээ автаараа битээ ороороо найз чинь те ийм амархаараар ингээд мөнгө олох боломж өгд юм а ийм байд юм а гэж хэдийн 1000 сурталчилсан ч гэсэн энэ бол үнэхээр муухай зүйл. Зүгээр л яг үндэ өөрийгөө доромжилж байгаа л үйл явдал шүү. Тэгэд битээ юмд ороорой гэдэг зүйлийг хэлмээр байна. Дараагийнх нь бас нэлээд ноцтой нэлээд хүнд бас ийм хэрэг байгаа. За энэ болохоор саяхан буюу 12 сарын 18-нд бас одоо ингэж сайтууд дээр орсон энэ мэдээлэл байгаа байхгүй юу. За үүнд нь болохоор 2024 оны 5 дугаар сарын 4-нд 25 настай баяр сайхан 21 настай найз охиноо гэрээхээ гадаа машинаар дайрч хүн дээр гэмтээсэн. Гэвч түүнийг эмнэлэгт хүргээгүй. Охин амьд тэнцэн түргэн дуудаж өгөхийг хүсэн ч битгий баашлаад байх хэмээн нэмж зодсон гэж ар гэрийнх нь одоо хүртэл ярьдаг. Охин өөрөө хамгийн сүүлд эмнэлэгт байхдаа найзтайгаа ярьсан харилцан яриандаач нотлоо хэлсэн байдаг. Ингээд тэмдэглэгийн тусламжийн аралтай үзүүлээгүй улмаас цаг алтан 2024 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн үдээс хойш эмнэлэгт очсон байна. 20 хоног ГСС үүдтэй хэвтэн 8 удаа хаалгаа хийлгэж төсөө тайруулж одоодоо тайруулж ташаагаа хадуулсан. Гэвч өвчнөд алгүй 2024 оны 5 дугаар сарын 25-нд таалал төгссөн юм. Тэгээд яг тус хэргийн анхан шатны шүүх хурал нь одоо яг энэ 12 сарын 18-ны өдөр болсон байгаа байхгүй юу. Тэгэд тус шүүх хурлын одоо ингэж шийдвэр нь баяр сайханд 3 жилийн 20 хял оноос он гэдэг ийм мэдээлэл бол явж илээ. Тэгээд хүмүүс юу гэж хараад байгаа вэ гэхэлэр яагаад 3 жил гэжтэй энэ чинь ингээд бүхэл бүтэн хүний амь наснд ингээд нөлөөлсөн байж таа хүнийг юу нь л ингэж одоо санаатаагаар одоо энэ үйлдэлийг хийсэн байж таа тийм гэж 3 жил өгч байгаа юм уу гэд хүмүүс бүр маш их уурлаж бухимдж байгаа. Тэгээд та нартай бүр ганц 2 комментиг уншиж өгье. За одоо энэ жишээлбэл бүр хамгийн их реакшн авсан коммент байгаа байхгүй юу. За арайлтаа хүний амь санаатай хүнээс байхад манай хууль шүүх яац юм бол тоо мэрэгжилтэй хүн байхгүй арын хаалгаар л шүүгч болцоочдог бас юм уу да 30 жил өгөх хэрэгтэй гэд 995 лайк авсан байгаа. За дараагийнх нь болохоор хүний амь 3 жил болчих байгаа юм уу арай л гэдэг нь 866 реакшнтай. Тэгээ энэ бүр юу гэсэн үг юм бэ те дайраад тэгээд бити баашлаад гэд нэмээд зодсон ч гэж ашиг. Үгүй ер нь ингээд эрүүл одоо юу гэдэг машинаараа дайраагүй байсан ч гэсэн эмэгтэйнд гар хүрэх эрх байхгүй штэ. Бүр арай хэтэрхий аваад те. Тэгээ 3 жил гэдэг бол надад ч гэсэн үнэхээр бага санагдаж байна. Энэ бол ингээд ар гэрийнхэнд нь бол маш харамсалтай гарч те. Би бас яг энэ ар гэрийнхнийг нь бол давж заалаасаа гэж бодож байна. Тэгээ та хэд маань үүн дээр юу гэж бодож байна манайхаа комент хэсэгт бичээрэй. Тэгээд ер нь өнөөдөр ярьсан сэдвүүдийн талаар таад манаас өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлээд комментоо бичээрэй манайхаа. За хамгийн сүүлд ярих сэдв маань 16 настай охины хэрэг байгаа. За тэгээд дөнгөж зайхан ээж нь зариг цаг хэмээн дээр яриа өгөөд за тэр нь мэдээж маш олон хүмүүст хүрсэн байгаа. Тэгээд тус бичлэг нь бол 52 минутын бичлэг байсан. Тэгээд нэлээд олон хүмүүс үзсэн байлээ. Бас яг тус бичлэгийг одоо яг нөгөө нэг юу гэдэг нь хүмүүс угаасаа ингээд нөгөө нэг таслаад тавьчихдээ шүү дээ. Тиймэрхүү байдлаар үнэхээр ингээд Монголын сошиалэр бол маш их явж байгаа. Энэ бол үнэхээр анхаарахгүй байхын аргагүй онц ноцтой бүр тийм гэмт хэрэг байхгүй юу. Тэгээ би ч гэсэн бичлэг болгон дээр энэ талаарс ингээд яриад явж исэн. За тэгээд яг энэ талаар одоо ихэнд ингээд ярих зүйл нь болохоро одоо хүмүүс нөгөө нэг 16 настай охины нөгөө групп байдаг гэд би бас ярьжсэн шүү дээ. Ээж нь ч бас хэлсэн байгаа. За тэр групп дээр хүмүүсээ юу гэж дуурч эхлэдэг байгаа вэ гэхэлэр одоо энэ шүүх хурлыг нээлттэй хийгээд өгөөч. Нээлттэй хийя гэдэг зүйлийг хүмүүс маш их хүсэж ярьж байгаа. За үүнээс гадна яг 32 настай эмэгтэйгийн асуудлыг яагаад хинж ярихгүй байгаа юм бэ гэж хүмүүс хараад байгаа. 32 настай эмэгтэй чинь адилхан л хохирогчтэй хүн 30 гараад ингэ тоохгүй байж болдго юм уу? Ар гэрийнх нь яагаад урахгүй байгаа ингэдэг хүмүүс ялангуяа тэр нөгөө ар гэрийнхэн дээр нь айгүй хэм point одоо өгөөд хэлэлтэй. Тэгээд яг Золбоо ТV бас нэг бичлэг дээр ярьсан штэ. Нэг бичлэг оруулаад одоо үгүй тус хэрэгтэй холбоотой нэг бичлэг оруулаад нэг удахгүй устгаад бүх юм болж исэн шүү дээ. Тэгээ Золбоо ТV дараа нь цас ингэж хэлсэн байсан. Яагаад гэвэл яг тэр бичлэг дээр 32 настай эмэгтэйн талаар яригдсан юм а. Тэгээд ар гэрийнхэн тэрэнд нь дургуй учраас ингэж устгасан гэдэг зүйлийг бол хэлдэг. Тэгээд хүмүүс үүн дээр нь болохоор ар гэрийнхэн ингэж мөнгө авсан юм байна гэдэг зүйлийг ингэж гаргаж ирж яриад байгаа байхгүй. Гэтэ энэ бол мэдээж хэрэг баттай биш, цуу яриа. Гэтэ хүмүүс маш их тэгж ярьж байгаа. Яагаад тэгэхээр одоо нүг дээтэй хамт гэдэг бас нэг хүн ингээд нөө нэг одоо тус хэрэгүүдийг үйлцсэн гэх юм уу та тэг хэрэг үйлцсэн хүмүүсийн нэр дээр дээ хоёр хойлоо байсан шүү дээ. Тэнгүүд гэж хий юм бэ гэдэг асуулт одоо хүртэл ингээд асуулт хэвээрээ байгаад байгаа шүү дээ. Тэгэд хүмүүс нь ингээд мөнгөтэй айлын хүүхд юм байна гэдэг зүйлийг ингэж яриад тэгээд яг тэр 32 настай эмэгтэйгийн ар гэрийнхэнд тэр хэд ингээд мөнгө өгсөн юм байна. Тэгэд ээж ингээд тодорхойгүй тэр ар гэрийнхэн ч тодорхойгүй
гэд хүмүүс хараад байгаа. Тэгээ шууд тэр ар гэрийнхнийг шууд ингэж айгүй буруутгаад байгаа байхгүй те. Ингэж хүний амийг ингэж мөнгөөр ингэж яаж болд юм уу энэ төр гэл бөө юм болж илээ. А гэхдээ бас яг үндэ тэр гэр бүл ингэж үнэхээр мөнгө авсан юм уу эсвэл үнэхээр одоо юу гэдэг тэр одоо хэцүү хүнд дурсамжаа дахиж сэдрэмээргүй юм уу дахиж ингэж ярмааргүй байгаа ч юм билүү бид нар мэдэхгүй штэ те гэж бол би бодож байна. За үүнээс гадна энэ асуудал дээр ерөнхийлөгч асан баг бандын хүмүүс маш их гаргаж ирж яриад лээ. Гэтэ энэ нь бас л манд хаяг баттай бол биш шүү. Зүгээр хүмүүсийн цоо яриагаар ингэж яриад байгаа. Тэгэд ерөнхийлөгч баг бандтай ингэж хамсаатай холбоотой учраас энэ асуудал ингэж харагдаад байгаа юм шүү. Ард нь баг банд байгаа юм шүү гэдэг юмнууд зөндөө явж илээ. За одоо харин яг ээж нь ярилцлага дээр яг юу гэж ярьдаг вэ гэдэг талаар маш товчхон та нартай яриад өгье. Хэрвээ яг тэр ярилцлагыг бүтнээр нь үзчихсэн хүмүүс байвал ингэж гарч болно шүү манайхаа. Харин үзээгүй нэг юм одоо юу гэдэг үзэхээс ингэж нэг ус тийчин гэлэг сэтгэл одоо ингээд шимширмээр л юм байгаахгүй те яг тиймэрхүү байх юм болов гэд үзэж амжаагүй ч юм уу хүмүүс байгаа бол тэр хүмүүстэй зориулаад маш товчхон ярих гэж бодож байна. За ингээд ярилцлага эхлээд охиныхоо бага насны талаар ээж нь ярьдаг байгаа. За ингээд багтаа 3 дугаар ангид тахтаал байгаль орчны яамнаас ингээд зохион байгуулж исэн одоо тэр зургийн уралдаанд ингээд тусгай байранд орж исэн бүр ингээд том ах эгч нартайгаа ингээд тэр уралдаанд ингээд хүч үзчихсэн хэдийч бүр ингээд шалгарч гарч иржсэн. Тэгээд айгүй гоё бүжгэлдэг. За ингээд гоё ойтол хийждэг те өөр ингээд юмнуудаа хийгээд ингээд өмсчдөг. ээжээ би ингээд загвар зохион бүтээгч болно гэж ярьдаг байсан. Ийм мундаг одоо ийм авьяаслаг охин байсан гэдэг талаар бол ярьдаг. Ээж нь яг энэ болгоныг яриад шууд уйлж байгаа хгүй те. Тэгэд үнэхээр уйлахгүй байх нь ч аргагүй бах гэж бодож байна. Тэгсэн чинь яг сэтгүүлч өнөр цэцэг хойлоос бол ингээд яриагаа ингээд зогсоох уу гэж асан гэж асуудаг. Тэгээд өөрт ингээд тухгүй ч юм уу те ингээд хэцүү санагдвал ингээд зогсоож болно шүү. Бас ингээд хариулахгүй байж болно шүү гэх мэтчлэн ингээд яг тиймэрхүү байдлаар айгүй ингээд хүндэтгэлтэй ингэж хандчихсан. За тэгээд үүнийхэн дараа болохоор яг нүг 9 сард цацсан. Одоо энэ нүг хамиглээд зурагтцаад ингээд өмөөлөгчдийн талаар ингээд яриад пост хийж хэлсэн шүү дээ. Яг тэр талаар нь ингэж ярьдаг байхгүй. За яг яагаад тэр зургийг ингээд цацсан бэ гэдгсэн чинь ингээд яг эцсийн одоо харган те бүр хамгийн эцсийн за одоо энэ л арга байна гэдэг бүр ингээд тэр арга нь яг тэр байсан юм аа. Яалчгүй ингээд одоо тэр одоо намын эрдэнэ болон ган эрдний ар гэрийнхэн бол ингээд өөрсдөө ийм хууль хүчний байгууллагад ажилладаг хүмүүс байдаг. Тэгээд угаасаа иймэрхүү юм угаасаа ингэж яваад байгаа учраас надаа ингэж дуурах бол өөр арга байгаагүй маа гэдэг зүйлийг бол хэлдэг. Тус хэрэг нэг 2024 оны 6 сарын 20-ноос 21-ний шилжих шүн яг ингээд болсон шүү дээ. За тэгээд яг 21-ний өглөө нь ингээд ээж рүү 10 цаг үед ингээд нэг юм албаны утсаас ингээд залгаадсан гинэ. Тэгээд ээж нь энэ удаа амралтын өдөр хин залгаад байдаг байна гэж бодоод эхлээд аваагүй. За тэгээд 12 үед ингээд дахин ингээд залгаад харна ингээд авсан чинь та ингээд онц одоо хүнд гэмт хэрэгтэй ингээд тэмцэх ингээд тасаг дээр ингээд хүрээд ирчээ гэд хэлсэн гинэ. Тэгээд тухайн үед болохоор ингээд ажил төрөлтэй холбоотой юм болгүй гэл ингээд тэр газар нь хаана нэгдгийч мэдгүй тэгээ оцсон гэж байхгүй. Тэгээд 12 цаг ингээд өнгөрөөд оцсон мөртлөө өөрт нь яг тус хэргийн талаар одоо ингээд оройны 17 цаг өнгөрч явахт хэлсэн гэсэн. Тэгээд охиных нэрийг ингээд хэлээд ингээд нас барчихсан гэд хэлсэн чинь яг тухайн үед ингээд шоконд ороод гэх юм уу та тий ингээд хүн алчсан гэж сонсон гинэ. Тэгээд бүр ингээд гайхаад юу болоод байна гэд тэгсэн чинь ингээд охиныг нас барчихсан гэж хэлээд тэгээд яг 19 цаг 5 минутанд аавыг нь хаяа дагуулад одоо яг тэр өрөөрөө ингээд орсон гэж байгаа байхгүй. Тэгэл охиныхоо царайг хараад би бүр охиноо таниагүй шүү гэд тэгж бол ярьдаг. Тэгээд охиныхон царайг бүр ингээд танихын аргагүй болгоод те бүр ингээд нүднээс нь тус хараад чихнээс нь тус хараад хамрын бүр ингээд хугалтал өгшөлчихсэн байсан гэж аахгүй. Тэгээд уруул нь ингээд хазалттай охиныхоо зүгээр яг тэр зөвлөлтийг нь хараад таньсан бүр ингээд царайг нь хараад танихын аргагүй болтол бүр тэгсэн байсан гэд тэгж бол ярьсан байгаа. Тэгээд тэр зургийн ч гэсэн ингээд яг санамсаргүй байдлаар сошиал дээр бол цацгдсан байлээ шүү дээ. Та хэд харсан уу? Бүр үнэхээр ингээд бүр танихаар үнэхээр амар болгосон байгаа хгүй тий. Тэгэд ээжийнх нь ярьж байгаагаар хүний нүднээс хизээч ингэж цус гартгүй шүү дээ. Бүр нүднээс нь цус гартал бүр тэгж тамалсан байгаа хгүй гэдгсэн. Тэгээд би ч гэсэн ингээд бодохоор хөөхөн охиныг бүр ингээд яаж бүр яргалж чадсан бэ тий. Би бол үнэхээр тэгж бодож байгаа хгүй. Бүр ингээд үнэхээр аимшигтай болгосон байсан. Бас яг ээж нь одоо яг тухайн үедээ ингээд нүүр царайг нь харчаад доош нь ингээд цэглааны ингээд доошлуулж ингээд харж чадаагүй гэж байгаа хгүй. Тэгээд одоо ингээд ярихдаа би ингээд зориглоод тэр цэглааны доош нь ингээд татаад би харахгүй явдаа гэдэгтээ маш их харамсдаг гэж ингээд ярьсан байгаа. Тэгээд яг алтан савыг ингээд нээлгээд аламд ингээд үзүүлдэ штэ бид нар ч ингээд хүн нас орсны дараа ингээд бүгдээр алтан сав бол нээлгдэг. Тэгээд алтан савыг нээлгсэн чинь ингээд хүмүүст ингээд хорлогдсон байна. Нэг дөрвөлжин хар юмдаа ингээд хорогдоод тэгээд одоо ч гэсэн ингээд тэр сүнсний тэр хаваар ингээд эргэлдээд байна гэж хэлсэн байгаа хгүй. Тэгээд тэр дөрвөлжин хар юм гэдэг нь ингээд утсандаа хорогдоод
бол яг тийм одоо процесс ингээ болсон байл л дээ. Тэгэд бид нар ч гэсэн яг өмнө одоо ингээд яг намар гэх юм уу да 9-10 сард энэ хэрэг ингээд амар яригдчих үеэр ингээд яг хуцаа авах гад тэр айл руу орсон ингээд бид ингээд ярьж ирсэн шүү дээ тий. Тэгээд яг тэр айл гэдэг байгаа нь болохоор тэр номын эрдний гэр гэсэн. Тэгээд яг тэр байрных нь гадна талаас зургийг нь харуулдаг байхгүй. Тэгсэн чинь яг нэг давхарт байдаг байраа байхгүй юу. Тэгээд нэлээд том цонхтой. Тийм болохоор хүн ер нь л гарах боломжтой. Тэгэд ээж нь болохоор одоо энэ цонхогтэй ямар ингээд хаглаад туслаар энэ хүн алах гээд байна гэж ойлцоход хин нэгэн хүн туслана эзтэй гэд ээж нь тэгж ярьж илээ. Тэгээд би ч гэсэн үнтэй үнэхээр сал нийлж байгаа. Тэр нэрээ тэр цонхыг хаглаад ингээд орилоо гэд одоо юу гэдэг дээд айлхан ч гэсэн ингээд цагтаа ядаж дуудна эзтэй тий. Би бол яг үндэ тэгж бол бодож гин. Тэгээд ээж нас тэр ган эрдэн, номын эрдэн тэгээд даваг дорч гурыг бол ингээд би бинийгээ таньдаг. Ган эрдэн, номын эрдэн бол хоёулаа зэрэгэлдээ байрны бүр ингээд найзууд даваг дорч гэсэн энэ хэд ингээд бүгдээр ингээд найзуудаа гэдэг зүйлийг бол хэлсэн. Тэр яг тэгэхэд ган эрдний ээжийг одоо ингээд миний охиныг харлуулах гад тэр даваг дорчийн найз охин байсан баг гэрлэгчээсэн гэж худлаа ярьж байгаад нь бол үнэхээр өстой харамсаж чинь ерөөсөө тийм юм байгаагүй. Харин ингээд номын эрдэн даваг дорч хоёр чинь ингээд найз охин хүү байсан юм а гэдэг зүйлийг ярьдаг. Гэхдээ тэр нь болохоор яг нэг эрэгтэй эмэгтэй найз гэдгээр эсвэл үершдэг үү гэдгээр үг гэдэг нь ингээд ер нь бол тодорхойгүй байдаг. Тэгээд одоо яг энэ хэрэг нэг хууль одоо шүүхтэр ингэж явж байгаа учраас ингэж хэргийн талаар бол ингэж ярих боломжгүй гэдэг зүйлийг хэлдэг байгаа. Харин гарын эрдний ээж бол тий тус хэргийг өөрөө мэдээчгүй байж тэр бичлэгийг үзээчгүй байж маш өста бартам ярьж байна. Угаасаа артаа хүнтэй уулзсан юм бартам байна гэдгийг бол ингэж илэрхийлсэн байгаа. Тэгээд түүний хүсэж байгаа хүсэлт нь одоо энэ шүүх хурлыг нээлттэйгээр явуулж өгөөч гэдэг зүйлийг бол ярьж илээ. Тэгээд би ч гэсэн үүнтэй үнэхээр санал нэг байна. Яалтчгүй нээлттэйгээр явуулаад өгөөсэй гэж бас хүсэж байна. Мөн одоо тэрээр яг прокурорууд ингэж солимоор байна. Уус анхнаасаа л энэ прокурорууд ингэж нэг л одоо юм шудраг биш байсан. Харин шүүхийн хувьд бол үнэхээр шудраг байсан. Энэ баримт нотлохож ингэж хохирогч гэхэд үнэхээр хангалтгүй байна гэдэг зүйлийг шүүх гаргаж ирсэн шүү дээ. Харин прокуроруудын хувьд бол би ингэж итгэхгүй байгаа гэдэг зүйлээ бүр айл үршээ бүр ингэж хэдэн сарын өмнөөс ингэж яг тэрийг бичээл дураад эхэлсэн шүү дээ. Тэгсэн чинь сүүлд бас явж исэн нэг мэдээлэлээр болохоор одоо яг тус хоёр прокурорыг бас шалгаж ийна гэдэг мэдээлэл бас явж илээ. Тэгээд хэдүүлээс юу болох нөө харж илээ та тий. Тэгэд ямар ч энэ асуудлаас ингэж шүүх хурал нь ингэж яг үнэн бодтой тий. Тэгэд бас ингэ нээлттэй болоосоо гэж би хүсэж байна. Тэгэд яг тэр бичлэг бол бас үнэхээр амар л бичлэг байгаа юм шиг надад санагдаад байгаа. Тэгэд үнэхээр тэр одоо энэ талигаачийн нүур амыг тэгээ харахад тэр зураг дээр байгаа байдлыг харахад бол үнэхээр амар болгосон байгаа хгүй юу. Тэгингээд бодхоос хөөх охин тэнд бүр яаж зовсон болоо гэдгийг би ингээд бодхоос бүр үнэхээр хэцүү санагдаж байгаа хгүй. Бас ингээд нэг сэтгэл хөдлөсөн зүйл нь юу вэ гэхэлэр сэтгүүлч өнөрчс ингээд асуудаг хгүй. Та одоо ингээд яг туйлдж байгаа хаа гэсэн чинь үгүй туйлдаагүй гэд хэлж байгаа нь бүр үнэхээр те хөрхөдөө одоо ингээд яг үндэ ингээд амар хэцүү байгаа шүү дээ. Тийм хүртэл зүгээр сэтгэлийн одоо хатаар энэ болгоод ингээд туулаад гарч байгаа хгүй те. Тэгээд бас ингээд өнөрчсөг бас ингээд хэлдэг. Одоо ингээд танд яг яаж туслахаа мэдэхгүй байна. Тэгээд ядаж өмгөөлөгчдийн хувьд ч гэдэг юм уу те ингээд одоо ингээд үн төлбөртэй байдаг байх. Одоо тэрэнд нь ингээд туслах зорилгоор юм хандваа ингээд үсэх үү яах уу гэд асуусан чинь манай өмгөөлөгчд бол ингээд те бүгдээр надад 100% үн төлбөргүйгээр ингээд тусалж байгаа ийм хүмүүс байгаа шүү гэх мэтчлэн ийм маш гоё юм шудрах хүн бэлээ. Одоо ингээд харж байгаад бол сэтгэл зүгээр маш их тамирдчихээн. Энийг бол одоо ямар ч хүн ойлгоход хэцүү тий ойлгож чадхаагүй юм зовлонтой. Хүн сүүлд ингээд арт ирээдээ одоо хүслээр түүнд одоо ингэж хандваа энэ бол эхэлсэн байлээ. Тэгээд хэдийн мөнгө өглөөгөөд сэтгэл нь тэтгэхгүй ч гэсэндээ хэдүүлээ бас далайд тусал нэмэргээд одоо тусалцгаая би бас яг эндээ түүний дансыг бас оруулчих. Тэгээд таад мөн ч гэсэн хандваа энэ ингээд идэвхтэй оролцоорой гэж та тэгээ урилмаар байна. Ингээд харахаар охины ээж ч тэр шаари буугаач тэр те ингээд үнний төлөө үр хүүхдийнхээ төлөө бүр ингээд сэтгэлийн хат гаргаад бүр маш их төвчээр төсвөрийг бүр ингээд хатуучлыг гаргаад ингээд явж байгаа ийм хүмүүс байгаа байхгүй юу. Тэгэд яалтчгүй бүр ингэж бахарахгүй байхын аргагүй те ингэж бол санагдаж байна. Тэгэд хэдүүлээ юу гэсэн энэ хандвын аянуудад нь маш одоо ингэж идэвхтэйгээр оролцоцгоё. Хэдүүлээ ингэж одоо үеийн чадхаар ингээд мөнгө цуглуулад өгсөн ч гэсэн энэ хүмүүсийн сэтгэлийг мэдээж твтэж чадахгүй. Гэтэл хэдүүлээ иймэрхүү байдлаар ядаж туслая гэдэг уриалгыг хэлээд энэ удаагийн бичлэгээ дуусгая. За тэгэд энэ удаа та нартай маш юм хүнд сэдвийн талаар ярьж өглөө. Гэхдээ бүгд л одоо ингээд яг манай Монгол хүний амь настай холбоотой ийм сэдв байгаа хгүй юу. Тэгэхээр ингээд хаанаа ер нь л сонор сэрэмжтэй байхгүй бол бүр ийм хэцүү нэг юм ийм хэцүү цаг үе ирсэн байна гэдэг анхааруулгаас хүргэе гэж бодлоо. За тэгэд та хэд маань энэ хүртэл үзсэн бол лайк дараарай. Тэгэд subscribe дараагүй хүмүүс харагдаад илээ та хэд маань заавал дараарай. Тэгэд энэ талаа Facebook энэ талаа Instagram оруулъя та хэд манаас орж даарай. Тэгэд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.
байна.